За одоо хүүхдүүд одоо ковидын үед одоо нэлийн удаан бас хичээл зурлагнаас хоцроглоо тий. За тэгээ таны харж байгаагаар ер нь одоо бага ангийн сурагчдын хувьд ковидын өмнөх болон одоо ковидын дараах үеийн хүүхдүүдийн ер нь нийгэм сэтгэл зүйн онцлог за тэгээ ер нь сурлага хүмүүжил ер нь хэрхэн ялгаатай байна. За би ковидын өмнөх хүүхдүүд маань бол одоо хүмүүжил сурлагын талаар бол нэг ажил жигд явж байсан учраас бол маш сайхан ингээд сургалт хүмүүжүүлэх сайхан явж байсан. Ковидын дараа 2 жилдүүд хүүхдүүд маань арай өөр орж ирсэн сургалтын хүмүүжил сурлагын хоцрогдолтой, хүмүүжил ярьж яахан доголдолтой, жаахан утастай тоглох, телевизээр жаахан үзэх тийм хүүхд маань жаахан тийм хаармаг мэй болж орж ирсэн. Эхлээд хүмүүжил дээр нэлээд анхаарсан. Дараа нь сурлага дээр нэлээд анхаарсан. Тэгээ манай анги маань энэ жил 5 дугаар анги учраас би 3 4 дугаар ангийнхаа хичээлийг 5 дугаар ангийнхаа хичээлдээ агуулгын багцалд зааж ингэж хоцролтыг нэлээд сайн нөхөж авсан. Одоо бол ер нь хоцролтгүй л гэж бодож байна. Тэр нь 1-р ангийн хүүхд 2-р ангийн хүүхдүүд маш өөр байна. Тийм шүү дээ. Тийм ерөөсөө огт сургалт дөнгөж энэ үсгээ үзэж эхлээл тэгэл хоцролтод орсон. 2-р ангийн хүүхдүүд нь бол одоо хөөрхөн уншиж эхлээл тэгэл нэг цаашаа байх болохоор ингээд 2 жил явж тэр хүүхдүүд нь нэлээд хүнд. 5-р ангийн хүүхдүүд бас гайгүй. Одоо өмнөх одоо 5 дугаар анги гэхэд өмнөх одоо 3 4 дугаар ангийнхын агуулгын интеграцаар заасан байх. Тэгэхгүй бол угаасаа өмнөх зүйлээ мэдэхгүй байгаа хүмүүс бол ахиашийн хичээл үүснэ гэсэн ойлголт бол хэцүү тий. Тэр тал дээр та тэрийг ер нь багтаахад ер нь хэр хүндрэлтэй байсан бэ одоо? Илүү цагаар нэлээд ажилласан. Тэгээд би одоо ингээд Артем Батхаа байж тий. Артем Батхаа 3 дугаар анги зүтдэг, 4 дугаар анги зүтдэг, 5 дугаар анги зүтдэг. Тэгээд Артем Батхаагаа би интеграцчлаад бүх ангийнхаа Артем Батхаагаа интеграцчлаад аваад тэгээ хүүхдүүдтэй өмнөөс нь хөндрүүн заасан. Ингээд заахт бол яг бас багцарцсан болохоор хялбар байсан. Би маасан сургалтыг нэлээ аваа авч өгдөг. Ер нь 1-р ангийн хүүхдийг л ер нь суурийг маш сайн тавьсан байхад хүүхдүүд цаашаа явдаг байхгүй. Маасан сургалтыг маш сайн авч өгдөг. Авч явахыг хүсдэг. Үгүй миний ингээд хичээл нэг хичээл заахт л ер нь миний хүүхдүүд ер нь сүмөөр ингээд сурцсан байвал ингээд болж байгаа байхгүй. Тэгэхээр юм хоцортлол гарч байгаа. Заавал гарч байгаа. Тэгээд энэ дээр илүү цагаар ажиллаж ирсэн. Бага багаар наваад 30 минутаар ч юм уу. Тийм ээ. Арай нэг хоцорсон хүүхдүүдээ нэг 40 минутаар. Хоцорт нь арай нэг бага хүүхдээ би жигнэ шүү дээ. Тийм ээ гэдэг. Тэгээд арай бага хоцорсон хүүхдүүдээ бол арай богино хугацаагаар ингээд хүүхдүүдээ 5-аар нь 10-аар нь авч гүйцэлгэж ирсэн. Хүүхдтэй их тусалдаг. Өөртөө нь бас хүүхдүүдээр нь дамжуулсан их тус. Одоо шүлэг уншлаа гэтэл би 2 хүүхдэл асуу. 2 нь 4 болон 4 8 болон 8 16 болон ингээд үлдчихэж байгаа юм шиг яваад. Тэгээд ингээд надад хугацаа бага хүүхдүүд маань их юм ингээд танд ачаал бас арай бага хүүхдээсээ сурахад бас илүү хүнтэй зүйл бас байдаг тийм. За хосын сургалтыг нэлээ авч явдаг байсан. Хосоороо. Одоо ингээд соёлоо зохион бичлэг бичлээ шүү дээ. Тэгэхэд миний зохион бичлэгийг энэ хүүхд уншаад миний зохион бичлэгийг ингээд солиод уншаад хоёлоо ингээд тоогоо бодож яхад энэ хүүхэд энэ тоогоо бодсон боход энэ хүүхдийг ингээд солио засчдаг. Ингээд надад маш хөнгөн битдэг.